125 мегаваттын трансформатор гэдэг бол өөрөө маш том. Монголд одоо цөөхөн идэх юм байгаа тийм. Монголд хэмжээгээр одоо хэдд нь орж байна? Монголд бол 2-т нь орж байна да. Чадлаараа 200 210 2 хүрч 125 мегаваттын Монголын анхны дижитал станц болж байгаа. Одоо энэ нэг 10 Гц нь 10 байна суурин. Тий. 10 Гц 10 ойрж байгаа суурин дээр трансформатор тавигдана. Энэ өөрөө 125 мегаватт энергийг дамжуулж хувиргах юм чадaltaй байдаг. Энэ дид станц нийтдээ бол одоо бид нар төгсөр ардуулах нөхцөлтэй 60 тэрбум төгрөг өртөгтэй дид станц болсон. Аха. Хоёул суурийг харуулж ийшээ явуулаад. Нийт бол 60 тэрбумын өртөгтэй 220 кВт, 110 кВт, 35 кВт хувиргах бүрэн хүчин чадлаар ажиллавал 250 мегаватт энергийг дамжуулна тий. Дамжуулах хүчин чадaltaй гэсэн үг. За яг баримжаалаад нэг төвшөө инженер зүгээр хэлвэл одоо энэ ингээд манай трансформаторын суур байна. 125 мегаваттын хүчин чадалтай трансформатор нэг ирнэ. 2 дугаар хосон дээр цаатал суурлна гэсэн үг. Нэг ийм 125 мегаваттын трансформатор мэдээж үйлдвэрийн чанар, хөнгөн цагаан ороомгүй, зис ороомгүй, аль брэнд үү, хөргөлтийн төрөл нь ямар байх вэ, удирдлага ямар байх вэ гэдэг өөр үнэтэй дангаараш энэ чинь одоо энэ суур орохгүйгээр энэ бусад байгууламж орохгүйгээр бага 10 тэрбум гараа авчдаг үнэтэй байдаг. Тэгэхээр энэ эрчим хүчийн энерги дамжуулны энэ суур дэд үтцүүд маань өөрөө дэлхийн ханшны юм байгаа. Инженерийн байгууламж гэдэг чинь өөрөө одоо энэ өндөр хүчтийг дамжуулж байгаа байгууламжууд чинь аюулгүй байдал тийм ээ. Найдвартай байдал гэдэг ингээд маш олон байгууламжууд ингээд олон жилийн насжилттай. Одоо 40 жил шүү дээ. 40 жил тийм. 40 жил өндөр хүчин чадлаар хотыг хангаж ажиллах одоо 125 мегаваттын хос гэдэг чинь ойлцоо бүр ажил 250 мегаватт энергийг хувиргаж дамжуулах чадaltaй юм дид станц гэхэд ойролцоогоор 60 тэрбум. Тий. 60 тэрбумын үнэлгээтэй байдаг. Тэгжиж ингэж одоо хийгддгээ. Тэгээд цахилгаан энерги, дулаан энерги гэдэг бол их усрын асуудал нэг тусдаа. Тэрийг хэрэглэгчтэй хүчтлийн тааруулаад дамжуулж түгээх гэдэг нэг асуудал тусдаа. Тэгээд найдварчлалтын асуудал яригддаг тийм ээ. Тэгээд ингээд энэ дээр маш олон инженерүүд, мэрэгжлийн хүмүүс аюулгүй байдлыг хангаж чанарын өндөр түвшинд ажиллах шаардлагатай болдог. Тэгэхээр энийг маань бас иргэд ойлгох хэрэгтэй. Дэлхийн нийтийн жишээрээ дэлхийн нийтэд эрчим хүч гэдэг бол хамгийн үнэтэй байдаг тийм ээ. Тэгээд тэр салбар хөгждөг, энерги их үсэр тэгжиж аж үйлдвэр цаашаа хөгжөөд хүн төрөлхтөн маань энэ тухтай сайхан орчинд бол амьдрах нөхцөл үүсдэг. Тэгэхээр энэ салбар гэдэг бол өөрөө өндөр ач холбогдолтой, хөрөнгө оруулалтаас өндөр шаарддаг ийм салбар юм аа. Дахин төлөвлөлтөөр шинэ одоо үнэн хотхон шинэ 100 мод хотхныг 100% хангах. Тэгээд дээр нь одоо энэ Монгол улсын ганц энэ Улаанбаатарын биш одоо дунд говь өөр хангаагаар бас ингээд хоёр талын тэжээлтэй болох бас төв дид станц олж байгаа. Ер нь хүчлийн түвшин 220 110 35 гэдэг бол ер нь бол Монголд бас цөөхөн 220 станц цөөхөн станц. Тэрний ер нь бол Улаанбаатарт хамгийн том нэгдэл орж байгаа.